Дуулайхан подкаст. Сайн байцгаана уу? Дуулайхан подкаст нь тавтай морил. За сайн байцгаана уу? Өглөө, өдөр, орой минь төргий. Таны ямар цаг үед сонсож байгаагаас шалтгаалаад тухайн цагийн мэндийг хүргэе. За тэгээ манай подкаст өнөөдрөөс ингэж шинээр эхэлж байна. Анх удаа мэрэгжлийн хүмүүс биш. Тэгээ дээрэс нь анхны подкаст болохоор айгу санардсан байна. Магадгүй буруу зөрөө юм яриул, жоохон алдаатай яриул ойлгоорой. Цаашид өшөө илүү сайжруулж, сайжирч илүү гоё болно гэж бодож байна. Тэгэлгүй яах вэ? Бид хоёрын яагаад энэ хүү подкаст хийх болсон бас нэг шалтгаан бас учраас тайлбарлах шаардлагатай ах гэж бодож байна. Юуны түрүүнд миний хувьд гэхэд бол хоёлаа нэрээ ерөөсөө хэлээгүй те. Нэрээ хэлээг ба. Нэрээ яаж авах байлаа? Нэрээ тэр болохоор нэрээ шууд жихэн нэрээрээ явах уу эсвэл ийм хоч өгөө гэж бодож байгаа. Тэгээд би бидээ хоч өгөхөөр шийдсэн жихэн нэрээрээ ярихгүй. Тэгээд тэр хоч маань болохоор дөнгөж сая ярилцаад өгцөн. Би яга микрофонтой болохоор пиглет. За би вини болчихоо. За тэгээд хоёлаа пиглет вини. Хоёлаа тийм юм ярихдаа пиглет винийг ярил ярьчих тхөө. За тэгээ мартчихгүй дээ. Гинэд сошиал зэвчээ. Гинэд нөгөө лабубог нөгөө юу гэдэг вэ? Малибог гэдэг шиг. Сүлдээ нөгөө параро руби моби бол зэвж байгаа дээ. Нөгөө малибог гэдэг шиг сүлдээ нэргүү болох үү дээ. За одоо дүүрчтэй өнгөрсөн. За эхний ээлжинд бол нэрээ тэгж хөр шийдсэн. Тэгээ яг подкастын илүү гоё чөлөөтэй баригдмал биш байлгамаараа болохоор битэрцэндээ яриагаа ингээд гоё чөлөөтэй байлгаад нэгэндээ ингээд хоч өгөөд хөрхөн та нарт маньцсандээ сонсоход төвөггүй ойлгомжтой гоё байгаасаа гэж бодож байна. Сонирхолтой байгаасаа гэж бас хүсэж байна. Тэгэлгүй яах вэ? Бид хоёр подкастаараа болохоор ерөнхийдөө ямар нэг хар бараан сэтгэлтэй юм ерөөсөө ярихгүй. Дандаа ерөнхийдөө гэгээлэг, сайхан амьдралд, хүний амьдралд байдгал болж л байдаг болсон зүйлсийн талаар тэгтээ хүний амьдралын бидний тулж аваа сайн сайхан гэгээлэг зүйлсийг л ерөнхийдөө түүрлэж ярина. Тэрнээс бол дан ганц сэдвт баригдаад ч гэдэг юм уу зөвхөн нэг юм сэдвэрээ дараасаа олон дугаар хийхгүй. Тэгээд ямар ч байсан л нийгэмдэр болж байгаа хүний амьдрал тохиолж байгаа эсвэл бүр сайхан гоё гэгээлэг түүх зохиол мэдгүй дээ бид ер нь гэгээлэг гэж бодсон бүх зүйлээ бид хоёр ярих болно. Тийм та хэрвээ ажилласаа дараад амирх ганцаарцсан орой байх юм бол манай дулаахан өрөөнд орж ирээд дулаацсан төгжрэлтэй ядарсан өдрөө манай өрөөнд орж ирээд тайвширна. Магадгүй гадаа хүүтэн өдөр бид хоёрын подкастыг сонсоод дулаацахаар тийм л подкаст байгаасаа гэж хүсэж байгаа. Тийм ч учраас дулаахан подкаст гэж нэрлсэн. Харин тийм ээ. Сүүлийн үед би ингээд нөгөө өөрөө сонсож байгаа байхгүй юу? Ингээд л гэрээ цэвэрлж явахдаа ч гэх юм уу ингээд эсвэл бүр ингээд үнэхээр гоё юм сонсомоор өдрүүд байдаг байхгүй юу? Тэгээ ингээд YouTube орохлоор нөгөө за яах вэ? Мэдээж олон дагагчтай мундаг YouTube-рууд бол угаасаа байгаа. Ер нь ингээд харахад сүүлийн үед гэмтэргийн подкастууд нэгдүгээрт амар их болцсон байна. Хоёрдугаарт тийм нөгөө ховжив ярьсан подкаст бас аяг их байна. За мэдээж нөгөөд ээжүүд олонний танил хүмүүс ярьдаг подкастууд бол тусдаа. Зүгээр яагаад ингээд хүний амьдралд тохиолдож байгаа өнөөдөр тохиолдсон зүйлс ч гэдэг юм уу зүгээр л нэг юм бодтой болоод өнгөрж байгаа болж байгаа процессын талаар нэг ингээд нэг найзтай ч юм уу ярьж байгаа ч юм шиг тий. Ягаад тэгэхээр бүхэл хүн төгжирдэг, бүхэл хүн ажилд явдаг, бүхэл хүн ажил дээр алдаа гаргадаг үеуд байдаг ч гэх юм уу. Зүгээр л ингээл хүний амьдралд тохиолдож байгаа энгийн зүйлсийг ярмаар байна. Тийм зүйлсийг бас заримдаа сонсомоор байна. Тэгэд бид хоёрын хувьд болохоор хоёулаа ярих сонирхолтой. За тэгээд би бинээ бас ингээд сайхан дэмждэг. Хоёулаа би бинийг нислэн хөөргөдөг. Чест гоё халуутай маш үлэг уншаа. Чест гоё халуутай юм ба гэл хоёр бинийг айгүй хөөргөдөг хоёр байгаа. Тэгээ хөөрсөөр байгаа юм дэрлээ. Дэмжин тест юмараа гот. Чест яг мандаа ярьж чест яг зөв зам дээр явж гин гэлтэй чест. Тэгээ ер нь болтлон дэмждэг. Дэмжсээр агаал би бинийг хөөргсээр агаал одоо битэрийн сууж микрофоны ард сууж. Тэгээ би ч гэсэн тэр нөгөө анууд амар дуртай байхгүй юу? Hi guys гэл тэр би бүр яг тэр хэсэгт амар дуртай. Hi guys. За манай өнөөдрийн хов яриад дугаараар гэл тэр бүр ингээл гэртээ дуурайж үзээл хэрвээ би байсан бол гээл яг эхэндээ надад амар сонирхолтой байдаг гэсэн. Гэхдээ одоо ч сонирхдаг л доо дэмждэг шүү муулж байгаа юм ерөөсөө биш. Гэхдээ зөв миний хувь хүнд ингээд би амар их сонсдог байж байгаа гинэт нэг өдөр ингээд
арай л их скандал сонирхоод байгаа юм шиг. Яг миний толгой тарих амар скандалаар дүүрээд яг скандал надад яг ямар хэрэгтэй гэж зөвөр нэг бодсон. Тэгээ тэрнээс хойш бол яг сонсоогүй. Crime гэх юм бол би амар имзэг. Миний хувьд бол би яг ингээ crime сонсохоор амар имзэглчээд тэрийг нөгөө мартаж чаддаггүй бодогддог, шүн унтаж чадахгүй болчдөг ч юм аа, имзэглдэг. Ер нь crime сонсч чадах төрлийн хүн биш. Ялангуяа нөгөө хамгийн анх нөгөөний дэлхийн барыг нь хамгийн алдартай crime-уудын нэг баха. Нөгөө нууц амрагтайгаа байх гад хоёр хүүхдээ нөгөө их нэртэйгээ хөнөөчдөг залуугийн тухай байдаг штэ. Нэг залуу байдаг штэ алдартай. Бараг амьдаар нэг тостой ч үлээ танк руу хоёр охиноо хэлсэн байдаг. Oh my god, би тэрийг сонсноос хойш би хямраа 7 хоног унтч чадаагүй, надад амар хэцээсэн. Тэгээ ер нь тэрнээс хойш би дахиж crime podcast бараг сонсоогүй. Би нөө Jeffrey Dahmer-ыг болохоор киног нь үзсэн, гэхдээ бас дуусгаж чадаагүй. Тэгэхээр би бол яг crime сонирхдаг төрлийн хүн биш. Ер нь харин тийм crime яг уу заримдаа сонсоход сонирхолтой. Гэхдээ хит их сонирхоод ахлаар бас муу байдгийн үр дагавар сайхан гарсан мэлээ. Яагаад гэсэн чинь би бас энийг сонсчихсан чинь энэ үгийн тэргийн холбогдлолтой подкастууд сонсоор хагаад бүр тэрэндээ донтоод тэгээд өөрөө тэрийг амьдралдаа туршиж үзэхээр шийдсэн нөхөр байгаа хгүй юу. Тэгээд алга үлдсэн, солонгост болсон хэрэг байгаа хгүй юу. Тэгээ ер нь ингээ харангууд хар бараан зүйл ярил хар бараанаар л үр дүн гарч байгаа жишээ юм болов. Яг зүгээр энэ бол нөгөө хувь хүнээсээ шалтгаалах байх л та. Би бол ер нь бүхэл төрлийн подкаст хийж байгаа хүмүүсийг зөв гэж бодож байна. Хүн яг тухайн үед ямрыг сонсомоор энэ тэрийгээ сонсгол зөв штэ тийм ээ. Тэр үед crime сонсомоор байгаа мó, ховж сонсомоор байна уу? Тийм магадгүй халамцуу яриа сонсомоор байгаа мó? Тэр үеийнхэн сонирхлоор сонсох хэрэгтэй хэл та. Тэгээ дээрээс нь crime сонсдог хүмүүсийг буруутгах эцэсгүй. Угаасаа crime бол яг хүн болгоны нөгөө нэг юм сонирхлыг татсан тий, сонирхол төрүүлдэг. Тэрийг сонсдог ч гэсэн ямар ч гим зэм хүмүүсцэн байгаа шүү дээ. Одоо манай найз охтууд бол crime сонсонгоо нүрэ боддог ч юм уу тий. Гэтэ ямар нэгэн имзэглэх юм байхгүй, өөртөө crime хиймээ гэсэн бодол байхгүй. Зүгээр л түүнийг сонсох нь өөртөд нь сонирхолтой байдаг. Тэгэхээр энийг бас яг нэг тий хэрэггүй ч юм уу муу талаас нь бол хараагүй. Тэгээ манай битээ сонсороо гэж уриалж байгаа юм биш. Зүгээр яг нэг юмдаа нөгөө хит дондох нь бас аюултай байгаагийн жишээг би ярьлаа. Тэгээд за бит хоёрын ерөнхийдөө бол зориг иймэрхүү байна. Цаашдаа бол ерөнхийдөө голцуул гэгээтэй болгоныг ярина. Тийм манайх подкаст маань 4 дэд сэдвтэй байгаа. Эхнийх нь болохоор нөгөө захиа хүлээж авдаг дугаар. Ингээд та ингээл заримдаа хинтэй ч юм бэ ярилцмаар, хуваалцмаар өдрүүд байдаг штэ. Одоо жишээлбэл танд маш гоё анхны хайрын түүх тохиолдсон байлаа гэж бодъё. Таны анхны хайрын түүх үнэхээр кино шиг те. Үнэхээр сэтгэл догдлуулсан, үнэхээр гоё хайрын түүх байлаа гэж бодъё. Гэтэл та үүнийг хүнд хэлмээр байгаа ч гэсэндээ хинт хэлэх вүлээ те. Инфлюенсер биш, олонний танил биш, танд ярих газар олдохгүй байж болно. Тэгвэл та магадгүй үүнийгээ бидэнд илгээч. Бид ярьж үгүй. Хамтдаа ярилцъя. Бид хоёр таны илгээсэн загтлыг уншаад түүний талаар ярилцъя. Өнөөрөө хамтдаа сонсогч нартайгаа бид хоёртай бөөндөө хамтдаа ярилцъя. Энэ жишээлбэл олон төрлөж болно те. Заавал анхны хайр гэхгүй бид хоёр подкаст болгоныхоо төгсгөлд нөгөө сэдвээ өгнө. Сэдвийнхаа дагуу захиагаа хүлээж авна. Захиа хүлээж авах дугаар дээрээ бид хоёр захиагаа уншиж танилцуулангаа тэр захианы тухайгаа ингээд хоорондоо ярилцдаг бай гэж бодож байгаа. Нэг ясандаа захианы реакшн уу? За тийм тэгээд сонсож байгаа хүмүүстээ ч гэсэндээ нөгөө нэг сонирхолтой олон хүнгийн амьдрал гарч ирэх байх гэж бодож байна л доо. Тэгэлгүй яхаа ер нь хүн болгонд л байгаа да тийм нэг нууц, нандинсан сэтгэлд нь төгжээтэй байгаа хэлий гэсэн үг, дай гэсэн дайвар сэтгэлийн юм байгаа хаа. Бид тэр ер нь захианыхаа сэдвийг нөгөө маш өргөнөөр одоо бэлдсэн. Одоо жишээлбэл яг цаашид зарим нь мистери байх бахт нөгөө нэг одоо ингэ анхны хайрын тухай гэж байгаа шүү дээ. Дараа нь найзтай илгээх цагтл гэдэг дугаарыг би маш удаан хүлээж байгаа. Та магадгүй найзлахаа болчихсон эсвэл одоо яг тий хамт байхгүй байгаа, хол байдаг тий. Эсвэл магадгүй бүр танаас холдоод явчихсан. Эсвэл бүр хизээч дахиж уулзч чадхааргүй болсон гэж чадахгүй байгаа үг, яг өөрт нь очиод хэлж чадахгүй байгаа үгсээ ч юм уу те. Ямар нэгэн байдлаар та захиа болгоод бидэрт илгээх юм бол бид нар тэнийг тэр захиагтай нь яг л те таны сэтгэл мэт ярьж хамтдаа ярилцаж уншигчдад уншиж өгч магадгүй тэр загтлыг чинь найз чинь сонсохыг ч үгүйсэхгүй. Тий. Таны амьдралын одоо нөх хинт ч ил гаргаж чадахгүй байгаа тэр сэтгэлийн мухарт байгаа зүйлсийг бит хоёр бусаддаа ил гаргахад те эсвэл бүр үнэхээр тэр хүнд сонсохоор хэмжээний бит хоёр
тэгж өмнөөс нь ярьж үгүй, уншиж үгүй гэж бодож байгаа. Тэгэхээр энэ дугаарыг бол би үнэхээр тэсрийн ядаг хүлээж байгаа. Тэгээ ямар ч гэсэн эхний маань дид сэдв бол яг энэ захиа хүлээж авдаг дугаар. Хоёлоо одохгүй юу яа штэ. Instagram, Facebook-ын доороо тавьчих те. Тэнгүүд тэн дээрээ ойлоо энэ нэвтрүүлгийнхаа төгсгөлд дараагийн нэвтрүүлгийн захианыхаа юу сэдвийг хэлэх хэрэгтэй юм байна тийм үү? Тийм. Тэгээд захиа хүлээж авах маань нөгөө нэг юу та зүгээр Instagram-аар эсвэл Facebook-ээр чатаар DM-ээр явуулж болно. Эсвэл та бүр цаасан дээр бичиж явуулсан ч болно. Та эсвэл зураг хамт явуулсан ч болно. Бид хоёр захиагтай уншиж байхдаа зурагтай чинь хамт хүсэж байгаа харуулахыг хүсэж байгаа тэр зургийг ч бас нөгөө видеон дээр эдитлээд харуулж өгч болно. Тэгэхээр ямар нэгэн байдлаар захидалтай нь ямар ч хэлбэрээр байж болно гэсэн үг. Яг мэдээж voice хэлбэрээр бол хүлээж авч чадахгүй байх. Бусдаар бол бүх хэлбэрээр хүлээж авна. Хай унтаач танилцъя хөө. Тэгээд хоёр дахь дугаарын маань одоохондоо дугааруудаа нэр өгөөг байгаа. Удахгүй яг нэртэйгээ постлогдох бах. Хоёр дахь дугаар маань болохоор таны нэгтгэхийн өглөө эсвэл та өглөө эрт ажилдаа явахдаа сонсдог дугаар байгаа. Тэр ямар дугаар байх вэ гэхээр ерөнхийдөө бол таны тэр өдрийг эхлүүлэхээр дугаар байгаа. Одоо танд тэр өдөр гоё эрч хүч өгсөн, инженерийг өгсөн, дэмжсэн, алаад өгөрөө, ураад өгөрөө гэсэн таны ингээд нэг амьдралд мэдгүй таны тэр өдрийг эхлүүлэх угаасаа чухал цаг мөч учраас бид хоёр хин нэгний өглөөг гайхалтай эхлээсэ, өөртөө итгэлтэй байгаасай. Тэгээ ерөнхийдөө бол 7 хоногийн эхлэл гэдэг чинь тэр 7 хоногийг бүхэлд нь л ерөнхийдөө шийддэг штэ. Тэгэхээр бид нар нэгдэх өдрийг ямар давж туулна түүгээрээ л ерөнхийдөө бол за стандарт 7 хоног тэр жигтэй ер нь харагдаад явчихна да. Тийм болохоор нийт өдрийн бид хоёрын дугаар болохоор таны тэр одоо 7 хоногийг гэрэл түүлэх, гэгээтэй байлгах, таныг эрч хүчтэй байлгах чаднаа гэх таны араас хөшөөрөг болсон тийм дугаар байх гэж бид хоёр зорж байна. За тэгээд манай 3 дахь дугаар болохоор хүн болгоны нэг юм ажиллаас амар ядраал утга учиргүй юм шиг юу хийгээд мэдгүй эсвэл амар ядарсан харих гээд ингээд төгжрэлд явж байгаа дуу сонсохч тэнхэлгүй гэл хүнтэй юм ярихч тэнхэлгүй өдрүүд бас байдаг штэ. Энэ бол таны ажлаа тараад төгжрэлд сонсох дугаар. Төгжрэлд сонсох дугаар. За тэр дугаар бол мэдээж нөгөө асар их тайвшруулсан, тайтгаруулсан. За бас нэг ганц хоёр хөөрхөн годголсон мэдлэг бас өгөхөөр ерөөдөө бол тайвшруулсан ингээд та гэртээ тайван байхад танд тайван байх санаанууд, сэтгэл зүйн зөвлөгөөнүүд эсвэл гэртээ ингээд хийж болох гоё санаанууд, эсвэл гоё юм тайван подкаст, тайван яриа, өгүүлбэрүүд ч юм уу таны бүр ингээд амраасан тайвшруулсан тийм дугаар байх болно. Ястаа нөгөөд тавтай нойр сорой гэдэг шиг тийм дугаар байна. Өбтер тэр үед бол маш намуухан хоолоогоор ярих болно. За тэгээд манай хамгийн сүүлийн дугаар бол мэдээж одоо танин мэдхүйнч гэх юм уу, түүхийнч гэх юм уу ямар ч сонирхолтой дугаар болно. Энэ дугаараар түүхийн ямар нэгэн сонирхолтой зүйлс эсвэл амьдралд тохиолдож исэн ямар нэг гайхамшигтай зүйлстэй ингээд хүний сонирхлыг анхаарлыг татаж болохоос хамгийн гол нь танд мэдээлэл болох, танд дараа нь хэрэгтэй толгойд үлдэх ч юм уу танд ингээ хэрэгтэй зүйлсийг ярих дугаар. Тэгэхээр таны вау ямар сонирхолтой зүйл гоё фактууд ч яж болно. Таны бидний мэддэггүй зүгээр өдөр тутмын амьдралд тохиолдож идэг бүр гоё таны амьдралыг хөнгөвчлөхөр фактууд байж болно. Тиймэрхүү зүйлсийг ерөнхийдөө бол жижигээс том хүртэл бит хоёр таны амьдралд, таны тархитлагоонд нэмэр болох үеиз, үлдэх үеиз ямар нэгэн зүйлс ярих болно. Тэгэхээр та бүхэн маань хэрвээ санал шүүмжил байх юм бол бас бит хоёрт хэлж болно бид хоёр хүлээж авна. Комент нээлттэй. Тийм, комент бол нээлттэй. Тэгээд яриулмаар байгаа зүйлсээ бас явуулж болно. Юу сонсомоор байна? Яриулмаар байгаа захиагаа илгээж болно. Ерөөсөө л бит хоёр таны бүх зүйлсийг хүлээж авна. Та бүхний бүх зүйлсийг ингээд хүлээж аваад эргээд ярилцсан, хамтдаа сонсно. Ерөөсөө л энэ бол яг танд зориулсан подкаст юм шүү л гэж хэлэх гэсэн. За ерөнхийдөө бид хоёрын одоо подкаст яагаад эхлүүлсэн зорилго, за подкаст ер нь ямар хуу байхын, цаашлаад та ер нь бид хоёроос юу сонсохын гэдэг одоо нэг хар зураг бүтээр бол ерөнхийдөө гаргаж өглөө. За өнөөдрийн сэдэв болохоор хоёлаа нэгэн чухал хүн төрлөختний одоо хамгийн
За хамгийн хүн болгонд байдаг дэлхийн одоо хамгийн түгээмэл сэдв юм да. Энэ бол ерөөсөө хин хүн болгонд байдаг зүйл байгаа. Энэ бол мэдээж хайрын тухай. Тэлгүй ах уу. Хайрлаж дурлаж үзээгүй хүн гэж баг байхгүй бах. Тэгээд өнөөдөр бит хоёр хайр гэдэг чинь өөрөө айгу том өргөн ойлголт. За тэгтээ бит хоёр болохоор яг өөрсдөн дээрээ тулгуурлаад за бит хоёрын анхны хайр, за одоо тий ямар нэг эсвэл гоё хөвгтэй хөгжилтэй болзоо, эсвэл ямар нэгэн мартаж чаддаггүй дуурсамж гэдэг юм уу. За өнөөдөртөө бол бит хоёр яг өөрийнхөө өнцгөөсөө л ярилцсан. Тэгээд за ямар ч гэсэн эхнээс идэв анхны хайр гэж нэрлэе тий. Эхлээд анхны хайр хүн болгонд анхны хайр гэж байдаг. Угаасаа хин ч энийг өгөөсгөж чадахгүй байх. Тэгэхээр анхны хайр бол бүр хамгийн гоё сэдв. Энэ бол яг нэгдүгээрт гарч ирж байна. За хүслэнгийн хувьд Вини пини байх болчлоо. Юу юу бүх пиглэт шүү. Тийм за пиглэтийн хувьд. За пиглэт гоо. Таны хувьд first love буюу анхны хайр одоо тий. Анхны хайр гэж юу н таны хувьд юу юм бэ? За тэгээд нэгдүгээрт, хоёрдугаарт таны анхны хайр одоо ямар түүхтэй байсан бэ? Тэр талаараа ярьж өгөөч. Би яг жоохон охин байхдаа ч юм уу анхны хайрыг амар чухалчилдаг охин байсан. Ерөөсөө яг анхны хайр л бол бараг амьдралын хайр, анхны хайртайгаа л хүн суух хэрэгтэй гэж боддог төрлийн охин байсан байхгүй юу? Тийм болохоор би оюутан болтлоо хүнтэй ирэх байгаагүй. Ерөөсөө альбиусаар ирчихсэн тохиол байхгүй. 10 жилийн нөгөө захаа махаа зөөдөг 10 жилийн дурлал хайр байхгүй мó? Байхгүй. Гараа хөдлөөд орцны чи урд авчиж өгдөг. Нэг гар манаа хөтөлж халахсан нэг түүх бол байгаа. Гэхдээ ерөөсөө яг альбан ёсоор үерхсэн, үнссэн тий дууралсан тийм түүх ерөөсөө байхгүй. Бирс анхны хайрыг бол амар нандин зүйл гэж боддог байсан байна. Тий яг анх оюутан болж ороод амар шаалуулж илээ шээ. Чи одоо хүртэл хүнтэй өрхөж үзээгүй юм уу гэл тий. Амар би одоо яг тэр үед яг нэгдүгээр курстай анх ороод нөгөө охтуудтайгаа ярилцж байгаад ангийн охтууд юм ярьж байгаад чи одоо хүртэл хүнтэй өрхөж үзээгүй юм уу гэж асуухт би амар гайхчихсан. Яана би нэрээ яагаад би одоо хүртэл хүнтэй өрхөж үзээгүй юм бол гэж бодож байсан. Тэгээд яг миний анхны хайр бол яг нэгдүгээр курстай бол танилцсан. Тэгээ хоёрдугаар курстай яг альбасаар үерхсэн байдгийн. Тэгээ амар романтик залуу байсан. Тэр залуу маань намайг ерөөсөө яг нөгөө нэг яг тухайн үеийнхээ трендийн дагуу энэ лаан дундуур сарнай дэвсчихсэн. Угаал болж алхаар шийдсэн. Коридороор ингээл алхсан чинь ингээл сарнай асгарчихсан хоёр талаар лаатай. Вау. Тэгэл цаашаа нэг ийм эргээл нэг өрөөлөө орсон чинь амар том юм хайрцаг гэлбэр. Юу том хайрцаг вэ гэжсэн чинь тэр хайрцаг дотроос анхны хайр маань гарч ирээл. Ой. Цочиж мушдаг хүн байсан бол одоо цочоод сүнсний зайлах юм байна. Ариу. Тэгэл яг тэр үед надад тухайд бас муухай романтик байсан юм шүү. Амар романтик байсан. Тийм байна. Тэгээд яг тухайн үед надад бүгжтэй гарч ирээд хайрцагнаасаа тэгээ ингээд сэтгэлийнхаа өгмөгийг хэлээд манай найзууд байсан. Тэгээд надад анхны үерхэг саналаа тавьж исэн. Тэгээ би яг альбиасаар тэгж хүний найз охин болоод яг анхны хайрыг мэдэрсэн. Тэгээ манай анхны хайр бол үнэнхээр романтик зүйл байсан. Тэгээд ийм амар ийм бүдүү халаатай хөтлөгч хийдэг гэсэн байхгүй юу? Амар ийм цэрэн болд гэдэг очтой. Амар бүдүү халаатай залуу байсан. Тэгээ ер нь бол битээ гоё хоолойтой ирчүүд гоё тий. 3 жил ч вэ нөө 2-3 жил ямарцсан тэгээд үерхсэн. Ер нь бол нэлээ ингээд ер нь л хүн болгоо ингээд хардаг амар романтик тийм хайр дурлал байсан гэх юм уу? Яг хүн болгоо хардаг биш л тий. Миний эргэн тойрны хүн болгон бол амар мэддэг тийм романтик байсан. Ерөөсөө манайх нэг давхурт тэгэл би ингээл орой өрөөндөө бэж гонгот ингээл цонхоор ингээл чихэр мэхэр шоколад нисч орж ирэл. Манай хүн ирсэн. Миний амттай амнаад ишээл. Би ирвэ муудалцсан, ууралцсан хамал цонхоо хаачин за. Тэнгуут ингээ скотчор ингээд цонхон дээр наача яваад өгдөөсөн за. Тэгэл цонх тогшоол яазарсан одоогийн нэгэнд маш хэрэгтэй. Романтик комент. Үнэхээр амар романтик байсан. Би одоо тэр хүний хийдэг байсан зүйлсийг хэлэх юм бол нэрээ дуусчихгүй. Ямар ч гэсэн битээр би биэнд амар их сюрприз барьдаг, амар романтик тий. Ерөөсөө л бүр ингээл романтик гэж болох бүх юмыг хийдэг. Надад яг зөв хамгийн гоё санагддаг байсан юмнуудаа би товчлоод ярих юм бол одоо бодохоор намайг уурлах болгонд амар харагддаг. Намайг ерөөсөө уурлуулдаг залуу байсан байхгүй. Одоо жишээлбэл битээр ингээл хамт ингээл явж байгаа л уурлал муудалцсан гот шууд ингээл хоёр гар дээрээ тэврээл намайг өргөчдөг за. Тэгэл яг эмэгтэй хүн чинь ингээл амар ууралж байгаа л хоёр гар дээрээ тэврүүлсэн өмсүүлээл гэл хүн ингээл хоёр гар дээрээ өргөчөөл үнсэл хар өөр ирэхгүй нийчт юм лээ. Би ерөөсөө тэгэж удаан ууралж чаддаг байсан анхны ярьтаа байхдаа.
Ерөөсөө л намайг яаж аргатгаа амар сайн мэддэг. Ямар ч над руу нэг ч удаа муухай үг хэлж үзээгүй. Нэрэ хуц стэл дугаавч гэж хэлж үзээгүй. Застал нөгөө анхны хайр утгаараа мөн байна тий. Утгаараа мөн байсан. Тэгээд намайг байхгүйд манай имээд очиж хувц мувцын угаагаад өгдөг. Аав ээжтэй зөв хаалъя гэж хонж мондог тий. Намайг Японд байхад тэр хүн бол үнэхээр л яг намайг маш ихээр хайрлсан. Тэгээ би яг тэр үед бит хоёр үерхэж байгаад би Японд руу сурахаар яваад. Тэгээд яг тэр үед Япон яваад нэг 2 сарын дараа юм уу миний төрсөн өдөр болсон. Тэгээ яг миний төрсөн өдрөөр надад сюрприз бариад 11 сард тахгүй миний төрсөн өдөр чинь 11 сард Японд ирсэн байсан. Тэг би мдээгүй над руу видео калаар залгаад намайг онгоцны бодлоос ирээд аваач гэд. Тэг би амар гайхаад харсан чинь миний төрсөн өдрөөр ингээд Японд ирсэн. Нисэнд ирсэн. Надад хэлэхгүйгээр заяа виз мэд бүх юм бүрдүүлээд ирсэн хоноо надад хэлж байгаа байхгүй. Тэгээд бүр юу вэ? Арматикийн туйл юм шүү. Гүүж амар сандраал очиод тосоол тэгээл аваад ирэхэд тэр хүний чимдааман дотор нэрээ бараг нэг 2 өмөдний цамцны гутлал байсан. Үлдсэн бүгдээрээ миний дуртай амттан дуртай идэх миний дуртай гэсэн бүх юм байсан. Тэр хүн бол намайг үнэхээр л бишгүй хайраар хайрлсан. Үнэхээр романтик байсан. Миний анхны ярил хайранда бологдно гэдэг чинь бүр энэ үү? Энэ штэ. Гайх. Тэгээ ялгаагүй би бас амар романтик байсан. Ер нь хоёлаа хин хиндээ яг тийм романтик. Тэг хамгийн гол нь битэрч амар мэдээж оюутан. Тэр чинь нөгөө нэг ингээл бас баян мөнгөтэй байхгүй штэ. Тэг хамгийн хөөрхөн нь далдаа оюутан штэ. Тэгтээ бид нар чинь бол. Тий. Тэг битэр ингээл байгаа бүх мөнгөөрөө заримдаа ингээл хоёлаа KFC-ээс хоол молонд ороод зугаалаад болцсчаал. Тэгээл хоёлаа юм яриад алхахчдаг. За үйл мөөл ингээл хаавс холоос манай гэр тэр тухайн үед 21 дөр хараад байсан. Хоёрч даарахгүй тий хайранда шатаад. Тий Саппоро цам бомбоос ахуулаад 21 хүртэл ингээл юм яриад алхаал. Тэгэл нэг бол намайг үүрээл тэрэл хоёлаа ингээл тэгэл хөрхи намайг хүргэж өчөөл өөрөө алхаал хардаг тий. Тэгэхээр энэ хайрыг бол нэрээ яриад байвал тусахгүй би одоо нэмээд яриа л байвал яриа л авах. Тэгэхээр миний ахтай хайр бол үнэхээр үлдэцтэй, сургамжтай, тийм гоё хайрсан. Тэгээд хэрвээ сонсч ивэл намайг тийм гоё хайраар хайрлж ирсэнд баярлалаа. Тэгээ ер нь за яах вэ? Одоо бол бүтээгүй харахад хоёр туйлын романтик, хоёр тим хүн бол бүтдэггүй юм байна тийм үү? Үгүй яахав тэгэл угаасаа анхны хайр бүтдэггүй хаа. Ер нь яхав мэдхгүй тэгэл одоо би бодохдоо бүтээх байсан ч юм уу тий бодохгүй зүгээр л миний анхны хайр үнэхээр нандин байсан шүү л гэж боддог. Би яг гэрт нь хоёлаа ингээд нүрийг би ингээд бодож өгөөд эрэхтэй өнөр тоглодог штеп ингээд нүрийг будаад амар инээдсэн нүрийг будаа суудсан чинь манай найз залуу уйлаад. Тэг би яасан би яагаад уйлаад байгаа юм би хаач өвцөн яагаад уйлаад байгаа гэсэн чинь би зүгээр л амар жаргалтай аваад уйлж байна өслөө гэж надад хэлчихсэн. Вау та эрэхтэй хүн тэгэл зүгээр уйлчих юм уу? Гэтэ тэр хүний нүднээс үнэхээр би жаргал мэдэрсэн. Тэр хүн зөвхөн үнэхээр надтай үргэлжсэн мүч бүхэндээ надтай ингээд хамтдаа байсан мүч бүхэндээ тэр хүн үнэхээр баяртай жаргалтай байсан. Тэгээд үнэхээр яг тэгж үйлсэн баг. Тэгээл намайг өвдөх юм бол хүнжлөөр ороогоо шүл хийж өгдөг би ч одоо хөлөртлөө шүл идэл сууж идэг байла. Тэгэхээр тэр бол үнэхээр гоё. Тэр хүн бол би бол одоо бодохдоо зүгээр амьдралдаа авч үлдэхээс бүтээх байсан гэхээсээ илүү ийм гоё анхны хайрын дурсамж үлдээсэнд хин нэгэнд ярих дараа нь дурсах тий ийм гоё дурсамж үлдээсэнд баярлалаа. Дурсамж чигээрээ үлдсэнд баярлалаа гэж боддог. Магадгүй үүнийг хар бараан дурсамжаар тий дараагүй би тэр муу мухайг үзээгүй ийм гоё ариун нандин дурлал анхны хайр хүүхэд гинэн цайлганаас тий яг энэ бүхнийг үзсэндээ баярлаж явдаг. Тэгэхээр энэ бол бүтэлгүй хайр шүү дээ. Анхны хайрыг ер нь бүтээгүй бүтлгүй гэж хэлэхээс илүү анхны хайр чи хүнд хамгийн гоё мэдрэмж дурсамжийг үлдээдэг болохоор хамгийн л те хамгийн юм шүү. Тэгэхээр бүтээгүй бүтэдгүй гэж хэлэхэд арай дэгсдэх баха. За. Миний ярих гэж байгаа анхны хайрч тэгвэл чинээс хаана бүр жигчийн оронд хөлний чинь жигчийн оронд чөрөхгүй байна. Чи бол бүр нөгөө хайрын хордлогонд ороод бүр пологдсон хүн байна. Нөө. Тийм байна. Гэхдээ ер нь нэг тийм бүр нэг бай газараа үргэлж ингээд нэг бүр хайр мэдэрдэг, хүртдэг, бүр үнэхээр нэг тийм хайр халамж авч чаддаг, бүр нэг тийм хүмүүс байдаг штэ. Би л чамаг одохт ер нь тийм гэж боддог. Тэгээ ер нь ингээд амьдралынхаа туршид, явцад чамаг хүрээлж байгаа хүмүүс ч гэдэг юм уу ингээ ер нь чиний хүрээлэл ер нь чамаг аюус хайрладаг. Чи тэр хайруудыг аюус сайн авч чаддаг, зөрүүлээд өгч чаддаг юм шиг надад санагддаг байхгүй. Вау, ямар гоё юм баярлаа. Гэхдээ найз нь мэдгүй хайр дурлал дээр би яагаад гэдэг мэдгүй. Би ямар ч гэсэн ингэж амар цаанаасаа би ер нь амар романтик хүмүүстэй очирчдаг.
Би юу амар нэг юм романтик хүмүүстэй тардаг. Манай эксүүд бүгдээрээ манай гэрийн гадаа хонж үтсэн байдаг. Романтикаас гадна мэдгүй миний учирсан дурлал дандаа амар тийм гүнзгий байдаг. Тийм манай эксүүд бүгдээрээ манай гэрийн гадаа хонж үтсэн. Тэгээд манай найзын гадаа ч хонж исэн. Тэг ямар санда манай найз тэр үед нөхөр хөлттэйсэн аахгүй. Йоо гэл танаа эксүүд ингээл нэг бол танаа гэрийн гадаа сүулдэ манай гэрийн гадаа ирж хоноод байгаа тэр чинь ингээл мэдээж уурлал муудалцсан байх үедээ ш намайг гарч ирэхийг хүлээж байгаа гэсэн үг ш. Миний зайж ингээд энэ нөхрөө гэрийн гадаа хонуулчурах юм. Нөө хаваасаа хуалцаач. Тэгээ сонсч ийсэн. Гэтэ яг мэдхгүй нь яагаад гэдгийг бол мэдгүй. Эсвэл яа би өөрөө ч романтик. Тэгээд тэрэндээ үнэхээр романтик хүмүүсийг өөрөө зүгээр сонгодог байх магадгүй. Романтик байвал сонгодог л байсан билгүй. Яадаг байсан мэдгүй. Миний ярих зүйлүүд бол бүгд ер нь романтик байж магадгүй. Хажуудаа байх хүний ер нь бол бид нар сонгож байгаа шүү дээ. Тийм шүү дээ. Өөртөө хаалгаа нээж өгч байгаа шүү. Тийм болохоор бидний сонголт байх л да. Би бол хизээч нөгөө red flag те би ер нь bad guy май гэдэг те муу залуу малуу гэдэг төрлийн охин байгаагүй. Би ерөөсөө нэг тийм жоохон муу залуу малуу харахаар юу вэ? Би ер нь муу залуу эсрэгээрээ жоохон муу залуу. Харин одоо ингээд зарим охтод идэх шиг муу залуучууд тест нэрээ мууг нь мэдээд байгаа юм тест намайг тоохгүй байвал гоё юм. Надад ерөөсөө тийм мэдрэмж өгдөг. Муу бол тэгэл бай. Намайг тоохгүй бол тэгэл бай. Надад ерөөсөө ингээд надад бол тийм мэдрэмж ерөөсөө байдаггүй. Би бол эсрэгээрээ жоохон ер нь бэт бойтод дуртай. Тэгээ ер нь жоохон байдлаг залуучуудад дуртай байлаа. Тэгэд яг чиний түрүүний хэлсэнчлээ ингээд байд гэдгийг мэдж байгаа мөртлөө ягд ч юм нэг мэдхэд л ингээд харилцаа холбоо тогтооцсон байдаг. Тэгээд миний анхны хайр гэх юм бол би болохоор анхны хайрыг тэгж боддог гэсэн байхгүй юу? Нөгөө анх иргэсэн үнэ гэж боддог гэсэн байхгүй юу? Тэгсэн чи анхны хайр биш юм бэлээ. Анх иргэсэн үнэ биш юм бэлээ. Зүгээр юу юм гэсэн чинь ерөөсөө л анхны хайр гэдэг чинь тий анхны тэр галзуу дурлалыг мэдрүүлсэн тэр балын амтыг надад мэдрүүлсэн дуракл юм билээ шүү дээ. Тэгээд тэгсэн чинь одоо тэр дуракийн талаар ярья. Тэгтээ чинийх шиг тийм ингэж хайр майранда гахад цацсан бол байхгүй. Би араас нь гүйсээр галдуулсан мэдгийг. Вау. Амьдралд анх удаа эрэгтэй хүний араас хөлөө угалталгүй ч тийм үү. Би тэгтээ ингэж боддөө шүү дээ. Нөгөө нэг хүний араас гүйж чаддаг, дурлаж чаддаг хүмүүс би амар хатаархдаг. Би бол ер нь ингээд хизээч хүнд дуурлаад араас нь гүйж чаддгүй төрлийн хүн. Тэрийг би юу гэж боддог гэхээр би өөрөө жоо суулдаарай гэж боддог байхгүй. Надад филинг нь байсан ч гэсэндээ би хизээч араас нь гүйхгүй явахгүй. Тэр бол яг үндэ би айж байгаа байхгүй юу? Тийм үсттэй. Магадгүй хаягдхаасаа тоогдохгүй байхаасаа ч юм уу те гэд тэрэн дээлээд өөрийгөө хаачдаг. Гэтэл үнэхээр дурлангуудаа араас нь гүүгээд те бүтээх гээд ингээд ноцолдоод байж чадна гэдэг бол би хүчтэй. Би эсэргээрээ дуурлаж чаддаг, гүйж чаддаг хүмүүсийг би эсэргээрээ хүчтэй хүмүүс гэж боддог. Ер нь бол яг миний хувьд л бодлоо. Надад л хүчтэй үнэн байна. За хүчтэй үнэн. Хүчтэй үнэн байна. Тэгээд тэгсэн чинь яасан гэсэн би болохоор нөгөө зөвхөн эрэгтэй хүн төрүүлж гойдаг, эрэгтэй хүн танилцъя гэж зориглдог. Эрэгтэй хүн л тех ёстой гэсэн тийм нөгөө баригдмал ойлголт тоостой ангид хүн байхгүй юу? Би болохоор таалагдчихлаа байвал яадгийн таалагдчих байгаа хэлчихээ л да. Гоё байвал гоёыг хэлчихээ, сайхан байвал сайхныг хэлчихээ. Ирээ таалагдаад түүш дугаараа өгч гэ би шууд очиод авчдаг гэсэн шүү дээ. Эрэгтэй хүний дугаарыг годомж чамаагүй. Бүгж байхгүй цагт яадгийн би бүгдтэй шунана гэдэг шиг. Яг үнэн би яг тэгдэгсэн. Би өөрөө амар тийм тэнэг чим шиг тийм зөрөгтэй. Тэгээ наа чи амар гоё сонирхолтой сонсогдож байна надад л. Тэгэл годомжинд явжсэн хөөхөн гэж бодсон залан малх харсчвал дугаар өгч. Тэгэл шууд асуучдаг гэсэн. Би тийм амар тэнэг зөрөгтэй хүмүүс байхгүй. Наа чи амар. Тэгээд тэгсэн чинь за нөгөө зөрөгчөөстэй бас нэг юмроо дагуулдаг юм байна. Ойтон болол. Тийм, нөгөө bad boy чинь. Тэгээд ойтон болол 2 дугаар курс хийсэн баха. Тэгж бодогдож чинь. Тэгээд тэгсэн чинь нэг мөө гацэн сурвалж сурдаг гэсэн юм аа нэр мэрийг хэлээд яах вэ? Нэг хувийн сурвалж муугаар насгаал гэр мэрийнхэн гадаа очиж найраа үзтээ. Тэгэл бид хоёр тим нэг сургуулийн оюутнууд байхгүй. Тэгээд тэгсэн чинь би 2 дугаар курс. Тэгсэн чинь нөгөө bad boy чи харин 1 дугаар курсын бацсан байдгийг. Вау. Тэгээд тэгсэн чинь шатаар явжсэн чинь яг бүр ингээл бүр ойнлогддөг юм да. Түф гэл хараал би шууд хин хэн гой вэ? Миний газар нутаг дэвсгэр дээр хэн гой ирчээд яг тэгж бодогцсон. За тэгэл шатар ингээд зүрх хорондоо анхны харцаар дурлаа хөрхий. Тэгээ би тэр харилцан дурлалцсан юм биш те тэгтээ. Үгүй.
Тэр над руу нэг нүдэрэж харахгүй. Ахаа. Би л хоёр нүдэ бүлтийтэл нь хараад тэгээд хажууд явжсэн найз руугаа хөшин юм бэ? Хаанаас юу гараад ирвэ гэх. Тэгээд яадгийн шууд нөгөө шатан дээр харангуудаа шууд анхны харцаар дурлаа начиж байгаа байхгүй. Тий, шууд жан. Тэгэл би шууд стен чамтайлсан гэдэг шиг л шууд онлол. Тэгэл найзаасаа хөшин юм бэ? Хаанаас ирч вэ? Нэрийг хин юм бэ? Дугаар нь хин юм бэ гэд хайж болдог байхгүй. Тэгсэн чинь тухайн надтай хамт явжсэн найз маань удлуу дугаарыг бариад ороод ирлээ бүр. За тий азны дугаарыг авсан хүн чинь мессеж ичнэ. За тэгэл мессеж ичээл сайн байна уу танилцах гэсэн юмсэн. Вау. Өөрөө шууд бичсэн штэ. Тийм штэ. Тэгээд яста нэрэ чамд анхны харцаар баг л дурлцглаа. Яста нэрэ мэрэ найз охин байгаа юм аа гэсэн. Нэг л удаа тий учир шалтгаан тодорхой болсон юм чи шууд давшлаад явдаг юм аа зү. Тийм штэ. Тийм тэгээд тэгэл нөгөөхтэй чинь мессежлээл харин ирэх болов гэсэн. Бүтэн өдөр үлээлээ. Тэгсэн чинь баг орой олж яхад хариу иржээ. Тэгээ баг өстө миний дугаарыг хаанаас авсан ингээ бас нэг шалчгансан юм аа нөгөөх. Тэгэл хоёлаа мессежлээл. Тэгэл би чинь тэтгэр курсын танаа ихч чинь байна мэ дөө гэл. Тэгэл хоёлаа нэр усаа хэлээл. Тэгээд танилцж байгаа. За ингээ хоёлаа танилцгаа. Тэгээд байжсэн чинь хоёлаа ингээл хөөрхөн мессеж ичдэг болсон байсан үе байхгүй. Тэгээд тэгсэн чинь нэг өдөр унтгаал гэртээ хөвтчихсэн. Тэгсэн чинь луцсан мессеж ирж байна. Тэгсэн чинь нөгөөд бойч гадаа ч ирчлээ. Түр гараад ирв. Тэгж нэрээ гадаа ирсэн. Тэгээд би ч юм бүр шок. Унтах гад дэлбэрсэн байсан заяа. Бүр унтах бэлтгэлээс орондоо орцтой ингээд нүр амаа ухаацтай. Арилгасан сүнг шиг юм байгаа шүү дээ. За яана одоо яаж гарнаа нүр амаа бодох уу яах вэ хөө юу өмстөө гэлсэн. Бүү зүрх дэлсээс татв. Тэстэ үнэхээр би тэр хүн дээр бүр ингээд нөгөө солио ортлоо галзууртлаа бүр үнэхээр дурлсан. No obsessed би тэр хүнээр өвчлсөн заяа. Ямар гоё юм. Би бол амар хатаарч байна. Тэгээ би бүр тэгээд гараад ирээч гэх тэгэнгүүт нь би гараад очивоо. Тэгээ гарч очиод хаана байна гэд гарч очиж залгасан чинь нэг машин зааж өгч байна. Ороод ирээ. Мангар өөртөө ихтгэлтэй машиных нь хаалгыг татаал авсан чинь баг надад суух цай байхгүй ирчүүд. Урдлын суудал битүү ирчүүд, хардлын суудал битүү ирчүүд ирсэн юм уу? Тэггүй яадгийн дараач. Ямар тэнийг юм бэ? Бүр баг надад суух цай байхгүй зэ. Баг шахаж цашлах чи. Баг би шахаж суусан заяа. Oh my god. Тэгсэн чинь хамгийн гайхалтай найзуудтай намайг харуулж 10-аас хэд байна гэжсэн юм шиг байгаа одоо бодоход. Тэгээ хэрвээ найзууд нь дайжгүй байна гэх юм бол ерхэж үзье гэж бодсон шиг аа тэр үед. Тэгээ би яадгийн тэр үед чинь нөгөө сандардын маазтай машин дөрөн залуучууд дээр очиж сонссон. Чи яг тэр арилгасан сонгоно буцаа будсан байсан юм уу будаагүй байсан юм уу? Нэг актер бас будж мудаагүй. Нарчсан нэ жоохон натурал байгалаараа гарсан санагдав. Тэгэл гарсан чинь амар том ширхэгтэй ноотон цас орсон. За юу. За. Тэгээ нөө үсэн дээр ингээд том цаснууд нь ясан чинь ингээд норцсон юм шиг баг ингээд ус гоож бодох юм шиг. Гээд урсж байгаа юм шиг санагдаад. За тэгэл өстой нөгөө амар сэтгэл догтлолтой амар нөгөө ингээд сандралтай гарсан чинь нөгөө машин дөрөн залуучуудаа хараа дахиад сандарддаг юм байна. Яана. Тэгээд тэгсэн чинь нэг удаагийн 10-20 минут машинд нь сууж найзуудтай танилцж юм уу морь зур юм ярьж хагаад би машинаас нь буугаад тэгээд яачлаа. Тэгээ буусан чи би уцаа машинд нь унгаацсан байлуу да. Тэгээ би буцаж очиод уцаа авах гад машин руу буцаж очиод тэгсэн чинь нөгөөч чинь машинаасаа бууж ирээд над тэгснэ холио өрөх үү гэж авдаг. Манай найз чамд дайжгүй юм гинэ. Харин тэгсэн шиг байгаа заяа. Одоо бодоход бол амар тэнэг хаастай ёо. Чи ста 10-аас 9 манай найзуудын 6-аас 5-т хайлагдлаа гэл. Харин тийм баг тиймэрхүү яриа болсон юм шиг байгаа заяа. Одоо бодох нэ. Тэгээд уцаа би аваад тэ нүү яадгийг өөр амар дурлцсан байсан. Өдрийн бодол шөнийн зүуд талцсан байсан хүнээсээ үерхгүй гэ хэлэнгүүт нь шууд нэр юм уу? Үний яриа там уу? Би бүр итгэж үгүй заяа. Нэрээ намайг өрхий гэж амбахтай гэд би бүр итгэхгүй байсан заяа. Тэг би бүр нөгөө бардам зам ман эмхтэй үний тэр нөгөө шалаар. Тэгэл итгэж ятаал
гэртээ орохдоо нисэж байгаа юм чи зүгээр. Хаана хөл гიშгэгдээд байгаа, хаана яваад байгаа бүмэд. Ерөөсөө нисэжсэн би заяа. Станера амар хайр дурлал мэдрээл тэгэл нөгөө хүнд бүтээл тэгэл үерхээр болсон чи бүү. Нөгөө дэлхийн миний өмсөгдөж байгаа юм санагдаж байна. За тэгээд нөгөө нэг сургуулийн оюутан хоёр ч үерхлээ. Тэгээд гисэн чинь үерхэл сургууль дээрээ ядчихад гэр нь нэг зүгт тахгүй юу. Бид хоёр 13-т амьдарч байсан. Bad boy маань нэгдүгээр оролт амьдарч байсан байхгүй. Ерөнхийдөө бол нэг зүгээр явдаг. Хоёулаа нэг автобусан сууж ерөнхийдөө бол сургууль руугаа гэрлүүгээр найдлах явдаг гэсэн. Тэгээд гисэн чинь хоёулаа сургууль дээрээ байж би миний хичээл амар их тарчна. Нөгөөг чинь тарж өгөхгүй. Би тартал нь хүлээн. Хоосоо ингэж ганцаараа бүлтийтэл суугааглаа. Хүлээдэг. Өөстө одоо бодох нэ юу эмхтэй үний нөгөө бардам зам ман юм байхгүй үнэхээр сэтгэлээсээ би бүр зүгээр л хамгийн яма тавьсан заяа. Үнэхээр бүх зүйлээ тавьсан. Тэгэл яриаг часаар нэг Мария Кэригийн нэг дуу санаанд орж байна. Ямар дөө. Яавд нөгөө нэг чамтай нэг шүнийг өнгөрүүлэхийн тулд би бүх зүйлээ дэнчин тавьсан гэл нэг дахиалтай дөө санаж байна. Би эвдэж англи хэлээр л дээ. За яг хоёлоо подкастын дундуур яг чиний ярианы ард найз нь тэр аяыг дэвсгүүлнэ. Тэр аяыг дэвсэрээ заяа гоё. Тэгээд би хичээлийн тарахыг хүлээн. Тэгээд яа бүр ингээ бүр хитэн цагаар ч хамаагүй хүлээдэг. Хөөе хай гэж нэг ч удаа гомдлж байгаагүй хүлээдэг. Тэгээ бүр ингээд зүгээр үр дүн нь юу юм гэсэн чи хамт нэг автобусанд сууж явах, хамтдаа байх гэж л тэгж хүлээдэг. Тэгээд хоёлаа хэсэг нэг тийм хөөрхөнч гэх юм уу эсвэл бүр нэг талдаа бүр нэгэнд авмгаалцсан ч юм уу одоо бодох нэ тийм үерхлээр явсан. Тэгээд гисэн чинь нэг өдөр учиргүй л нөгөөх маань надтай юу ч ярих авилчлаа. Бүр юу ч ярихгүй. За. Бүр нэг нүдэрээ ч харахгүй намайг. За. Өмнөх өдөр нь сайхан амраараа гэл хоёлаа айгуу дайжгүй харилцаатай мессеж чичүүл унтсан. Тэгсэн чинь нөөх маань маргааш үлээ асууд ирсэн ч өстэй байдгүй. Мессеж байдгүй. Залхаар уцаа авдаг. Сургууль дээр таргаар харддаг. Тэгээ бүр гайхаад нь ч тэ яатсан юм бэ? Юуг нь бүр ямар тахлын нүргээ ичваа гэж би чи гайхаж байгаа юм чи. Тэгэд яадгийн угсаал нөгөө амар дурлцсан байсан учраас учир зүг нь олох гэж байгаа байхгүй. Тэгээд гэсэн чинь хичээлийн тарахыг ямар ч гэсэн хүлээж байгаа. Тэгээ хичээлийн тараал би араас нь дагаж яваал. Нөгөөч чи надтай миний урд алхаж байгаа заяа. Надтай юу ч ярихгүй. Над руу нэг өдрөө шарахгүй. Тэгсээр нэ би нөгөө араас нь ингээ гүлж дагаал. Шалтгаан нь юу байсан? Тэгээд мэдгүй одоо ингээ бодохнээс шалтгаан нь нэг сүртэй шалтгаан байхгүйсэн юм шиг байна. Эсвэл надаас салъя гэж бодож байсан юм болов уу? Мэдгүй. Тэр хүн яг чиний дурлсан шиг дурлаагүй л байсан юм байна л да тий. Тэр хүн сүүл рүү залхсан байна. Хэр удаа ирсэн гэсэн үг үү? За нэг ганц 2 сар болсон уу? Удаагүй. Айгу богино хугацаанд болсон. Ер нь айгу хурдан болоод өнгөрсөн мөрцөөс. Гэхдээ надад нөгөө цаг хугацаа тухайн үеийн мэдрэмж энтер болохоор амар урт үргэлжилсэн юм шиг санагддаг байхгүй. Тэгээд нөгөө дуурахгүйсэн хүн чи автобусан цух болвоо. Битэрийн суудаг автобус ирчвэ. Тэгсэн суудгүй. Тэгэхээр араас нь дагаа суухгүй бас гүрийгээ тартан зогсоод байла. Яг автобус хөдлөхийн наан дараас нь шаарч автобус руу гүйж орж шүү. Тэгэхээр дагаж гүйж ороо. Дагаж гүйж орохгүй яадгийн солиорцээ. Тэр үгүй шээ. Сэргээши хашин шогшог. Өнөө эрдээ явдаа штэ. Тавьсан юм шүү. Бүр онгот байгаас тээ. Одоо бодоход бол нэрээ. Гоё гоё. Харин би одоо ингэ ярихлаар залуу насны бас л гоё дурсамж байхгүй юу? Тийм. Надад эзээч тийм зөрөгтэй байсан дурсамж байхгүй би одоо амар харамсдаг байхгүй юу? Яагаад тэ гоё ингээд гинэн цагаан дуурлаал тэ зүгээр ингээл өөрийгөө илэрхийлээл нэг удаач нэг залуу хөө дугаараа өгөөч чийстэ хөөх юм ингээл хэлчих чаддгүй байсан юм болоо гэж бол би одоо л үнэхээр боддог. За, ер нь бол тий. Би ер нь жоохон ичгнүүргүй талдаа. Ичгнүүрээ нөгөө элгэндээ нас амтан байхгүй юу? Тэгээ ерөнхийдөө бол гадуур одоо тэн зөөгчтэй хөөхөн залуу байсан ч шүү. Тэ? Чи ясна дичгүй залуу хөөхөн биш шүү, гоё шүү гэж хэлцдэг. Ер нь бол нэг тийм хүнд гоё сайхан зөвхөн эрэхт нөгөө эсрэг хөстэндээ ч биш эмхтэй хүнд ч гэсэн ерөнхийдөө бол хэлждэг. Ер нь ингээд гоё сайхан байна гэдэг чинь гоё штэ. Үнэхээр тэр хүн хичээгээд гоё байгаа гоё байх гад хичээж байх чи гоё үнэхээр гоё байгааг нь хэлэх хэрэгтэй. Нэр яг чамтай анх танилцчихсэн үе санаанд орчлоо яг ажил дээр хоёул яг танилцаад нэг тотонсоод удаагүй зүгээр яг энгийн юм ярьжсэн байхгүй хоёул зүгээр энгийн харилцаа яриа ярьжсэн чинь надаа
яасан ч хөөх юм те. Би ер нь бата за яг юу ч хэлэх юмдгүй. Тэр зүгээр л ингийн ярьжсэн шүү дээ. Тэнгууд гинт тэгээ хэлж байгаа тэр бата баярлаа хөө юу хэлээ энэ өргөлшүүлээ ярих уу яахаа. Яг тэр мэдрэмж амар санаанд орж байна. Чи ер нь гэхдээ ямар ч цаг үед яг тэр загаараа байсан баха. Тэр байсан юм шиг санагдчихэв. Тий. Тэгээ ерөнхийдөө бол тийм нөө сэтгэлийн илэрхийлэмж нэг нуудаггүй, далдалдаггүй байсан. Төрлийн одоо ч ерөнхийдөө тийм байхыг хичээдэг. Тий. Ерөнхийдөө бол хүн юм илэрж байгаа, яаж байгаагаа бол гаргаж явах хэрэгтэй гэж би боддог байхгүй. Хэрвээ тэгж гаргаагүй одоо нөө бид нар айгүй их үздэг ном зохиол кинон дээр бидээ нөгөө хийлч чадаагүй одоо зүйлсүүдээ нуусаар агаад тэр нөгөө учрлан зүрцэн тий зам зүрцэн учрлан зүрцэн ч гэдэг юм уу тийм юмуд тохиолдлууд аюух байдаг штэ. Тийм болохоор бид нар тухай үед л ерөнхийдөө мэдэрж байгаа зүйлсээ яриад хэлээд явбал зүгээр санагддаг байхгүй. Нөгөө нэг зөвөр миний хувийн бодлоор хэрвээ надад сайхан санагдсан гоё санагдсан зүйлийг ингээд би хэлэхгүй дотроо бодох юм бол жоохон атаархал болоод үлдчихвэ гэж би зүгээр айгаад байдаг байхгүй. Жишээлбэл би нэг амар хөөрхөн охин харлаа. Эсвэл манай найз амар гоё цамц өмссөн байлаа. Би ингээд чимээгүй те. Ямар гоё цамц өмссөн бэ гэх хараа сууж ивэл тэр чи одоо нэг талтаа нэг тийм атаархал шиг болчих юм шиг надад санагдаад тэрний оронд вау миний найз ямар гоё цамц өмссөн хөөрхөн харагдчих шít гэд хэлчих юм бол надаас миний яг үнэн мэдрэмж зүгээр гарчиж байгаа байхгүй юу. Зөв яг миний хувь хүнд бол тэгж бодогдоод идэг. Тэгэхээр би ч гэсэндээ ер нь нэг тотн биш вэ нүү гүй нүү хамаагүй ер нь хэлцдэг. Ялангуяа охтуудад залуучуудад бол шилтэй охтуудад гоё санагдсан ямиг вау ямар гоё юм бэ те. Ухаалаг санагдсан бол чист ухаантай юм а. Яг бүгдийг ил гараад хэлцдэг. Тэгэхгүй тэр сэтгэлээ нуучих юм бол жоохон онцгүй миний гоё мэдрэмж онцгүй мэдрэмж болоод үлдчихвэ гэж жоохон санаа зовоод идэг гэх юм уу. Биднэрт нөгөө нийтлэг гэдэг одоо сул таалч гэх юм уу. Би бидээ тэгж илэрхийлэмжээ хийлж чаддаггүй юм шиг надад санагдаад байдаг байхгүй. Тэгээ хэрвээ тэр зүйлсээ хийлж чаддаг би бол танихгүй хүнд ч очиод ямар хөрх юм бэ та үнэхээр гоё харагдчих гэж хэлж чадхаар хэмжээний зоригтой. Тэгээд яад ч юм зүгээр л гарчаад байдаг. Тэгэд бусдыгаа ч гэсэн ерөнхийдөө бол сэтгэл зүйлсээ төгжээд те ганцаараа яриад байхгүйгээр бусаддаа ч гэсэн хэлмээр байвал хэлээд ярмаар байвал яриад нөгөө уйлмаар уйлуулчихж байгаараа уумаар уйлуулчихж байгаараа гэдэг шиг л ер нь бид нар нөгөө сэтгэл доторх энэ илэрхийлэмжүүдэ бодлуудаа гаргаж явах хэрэгтэй гэж би хувьдаа боддгийг. За тэгээд нөгөө анхны яриараа яагаад гоо хоёулаа нөгөө бодож гойлаа тэгээд санал ширэмээр шал хазаагаал явчихмаа дөө штэ. Харин тийм ээ. Өөрөөсөө нөгөө хазааж өглөө. Тэгээд харуул тиймэрхүү өнгөрсөн байна. Тэгээд яа тий. Тэгэд миний анхны хайр дуусаагүй. Оо за. Тэр чинь уурлаад нөгөө наттай ярихгүй байгаа штэ. Тий автобусан суудсан. Тий автобусан суудсан. Тэг чи дагаа суудсан байгаа. Суудсан байгаа. Тэгээд голдооны хүний зайтай хоёулаа ингээд чагцалдаад зогссон байгаа автобусан дүүр. Би ингээ ерөөсөө автобус товтон бариулаасаа хараад бариад ерөөсөө тэр хүн рүү харсан. Ингээд ерөөсөө үзүү бараг ингээ гэлжидэл тэр хүн рүү харсан заяа. Тэр бүр нүдээч тавчихгүй шүү. Над руу бүр тий над руу би аминдаа над руу харах болов намайг анхаарах болов гэсэн харцаар хараад ингээд байгаа байхгүй юу. Тэсэн ч ерөөсөө харахгүй. Тэгээд тэгсэн чинь миний автобуснаас буух хэлж болвоо. Буугаагүй. Яахаа мэддэггүй. Буух уу, дагаад явах уу. Учраа олдгүй. Тэгээд тэгсэн чинь би чи автобусны тэр хооронд харааллаа, хурчж үзлээ. Яасан ингээл тий ингээд нэг хуруугаараа хүрээд яасан ингээл ингэж мэнгээ яагаад ярихгүй байгаа ингээд ингэж ярьж үзчихээ. Болохгүй юу ч хэлэхгүй байгаа. Тэгээд тэгсэн одоо хөрхий тухайн үедээ бууж өгсөн юм шиг аа. За. Одоо тэгээд үнэхээр ингэж аавал би яах вэ гэж бодоод одоо өөрийнхөө будал дээр буухаар шийдсэн. Тэгээ өөрийнхөө будал дээр буува араас буугаад ирлээ. Вау! Юу вэ те? Тэгээд тэгсэн чинь өөр чи араас буугаад ирсэн. Тэгээд одоо бодохны бол яг яагаад тухайн үед уурлаж янз бүр болсныг нь бол сайн мэдэхгүй байна. Ямар ч хэсэг автобуснаас бууж ирсэн миний гараа зүтлөөд намайг гэрт оруулж хүргэж өгсөн. Тэгээд тэгээ ерөөдөө нэг хөөрхөө ирэхлээр ирэхэл ста нөгөөд би бүр юм байсан заяа. Бүх байгаа мөнгөө шавхаад тамхин авч гэрт нь авчиж өгдөг гэсэн. Буяа. Над руу яриад тамхи аваад ирээч гэж хэлдэг гэсэн. Тэгээд тэрэн за гэхэд тэгээд гэрлүүн олон ингээд автобусаар явмаар байгаа байхгүй юу? Автобусныхаа мөнгийг тамхины мөнгөндөө оруулсан чинь алхаад явна шүү дээ. Алхаж яваад тамхины авчиж өгчөөд гэртээ буцаж ирдэг. Тийм л гал халуун юм байд бойд дурлаж билээ. Вау, үнэхээр бүр нөгөө нэг те
Үлмэд нь дэвссэн байж таараа. Чи хордлогонд орсон бол би бол тэр хүнийг хордлогонд оруултал. Ерөнхийдөө бол тэгээ би энэ зүйл одоо өөрийнхөө энэ учирлаас юу ойлгосон бэ гэхээр угаасаа нөгөө obsessed гэж ярьдаг те одоо нөгөө нэг харилцаа илүү давмгаалах нь угаасаа сайн зүйл төтөлдөггүй юм байна. Юм гэдэг баланстай ах хэрэгтэй юм байна гэдэг зүйлийг тэр учирлаараа дамжуулан маш сайн махцуулсан шингэлэл ойлгосон. Хайрч бай нэг юмда донтож болдог уу гэж подкаст хэлж хаад яг яриад байсан те. Яг үнэ. Тэгээ би бүр үнэхээр нэр амьдралдаа бүр анх удаа ганцхан удаа яг тэгэж бүр өөртөө бүр үнэхээр галзууртлаа тэгж дурласанаа миний амьдралд ганцхан тийм түүх байдгийг. Тэгээд дараагийн одоо галзууртлаа дурлаж байгаа хүн маань байна. Бид хоёрын хайр бол маш агуу үгээр илэрхийлэх аргагүй. Одоо тэгээд нэг ийм хайруудтай очирч байна. Яг мэдээж нөгөө нөхөртөөгөө сухт мэдээж хайр дурлал бас үерхэл явж байгаа штеп. Тэгтээ юу гэдгийг яг бүр амар яг миний анхных шиг тийм мэдрэмж бол байгаагүй. Тэгэхээр би тэрийг бол миний амьдралд ганцхан тохиолдсон. Тэгээд надад эрхэл өстайсэн учраас би тэр учрлыг тийм замаар туулах өстайсэн. Туусныхаа дараа тийм үр дүнд хүрэх өстайсэн, ухаарах өстайсэн л гэж одоо бол хүлээж авдаг. Тэгээ ерөнхийдөө ягаад ч багаар хоёулаа холцоор агаад нэм мэтгэд бол салсан. Тэгээд маш богино хугацаанд өнгөрсөн мөртлөө надад бүр ингээд үнэхээр насан туршийн гайхалтай мэдрэмжийг өгсөн. Би одоо хүртэл ярих төдөд ингээд зүрх бүлээлээд бүр ингээд зээжиндээ багтаж чадаад ингэдэг. Бүр үнэхээр тийм миний надад үлдсэн дурсамж. Бүр үнэхээр тасархай. Би бол яг алдаа оноо бүх юмд хайртай. Бүх дурсамжинд бол хайртай. Nice. Гоё түүхэлээ. За яг ингээд нөө ярьсан чинь онгод орно гихчээр бүтсэн бүтээгөө бүх торлол бас санаанд орж байна. Анхны хайрын сэдв бас гоё лээ. Хүн болгоны анхны хайрын нөгөө нэг түүх нь өөр байдаг болохоор айгуу сонирхолтой байлаа. Надад ч ихсэн бас олон жилийн дараа ингээд сөхөж ярих дурсах бас сонирхолтой байлаа. Тийм байна. Тэгээд бас орхигдуулсан ганц хоёр юм нэмж гарч ирдэм байна. Тийм байна. Ярьсны дараа тийм. Яриад байвал угаасаа дуусахгүй сэдвэлтэй. За дараагийн сэдв юу байх вэ? Дараагийн хайрын сэдв маань юу байлаа? Өдөртэй л өмнө юм ярьлаа. Ямар болцоо байсан бэ? Хамгийн гоё болцоо нөхөртөөгөө хийсэн болцоо юм болов? Манай нөхөр надтай анх танилцаад одоо нөгөө хүсэл биелүүлэгч бэрд гэдэг шиг л байл шүү дээ. Агаарт гарыг явал тэгэл окей гэж аваад явдаг. Тэгээ нөхөртөөгөө өвөл нэг тийм гоё амралтанд очоод тэгээ өглөө нь айгу гоё шин цаасан дээр уулан талхаад. Тийм нөхөртөөгөөс болцоонууд юу нэг айгу гайхалтай гоё байсан. Тийм байна. Манай нөхрийн бас айгу романтик. Хамгийн анх яг үерхсэн чиж за ер нь л яг үерхсэн шалтбараг яг л үерхийн өмнө үерхэх саналаа яг өөрийнхөө төрсөн өдрөөр бүх найзуудынхаа дэргэд тавьж исэн байхгүй юу? Манай найзууд өөрийнхөө найзуудыг өөрийнх нь яг төрсөн өдрөөр өөрийнх нь төрсөн өдрөөлж байгаа шүү дээ. Чамаг ер нь ингээд романтик залуучууд ер нь тань. Харин тойр тийм ээ. Манай нөхөр яг гарч ирсэн юм. Гинэт хөшөний санаас амар том юм сарнаа гаргаж ирээд амар том сарнаа. Тэгэл альбиасаар миний найз хомлооч гэл төрсөн өдөр дээр намайг гуйжсэн. Тэр бол бүр амар романтик байсан. Тэгэл манай нөхрийн болцооны санаанууд тэр үед анх найрч байгаад амар романтик. Надад нөгөө нэг бит 200 говьд нөгөө солирын бороо ордог штеп. Тэгээ чамд солирын бороо харуулмаар юм гэд бит 2 говь руу 2 хоног зонд явж ирсэн. Яг тэр үерхэх санал авах юм уу нөхгүй юу? Тэгээ яг үнэхээр үерхэх яг угаасаа ч ер нь үерхэх нь тодорхой болсон байсан л та. Альбиасаар санал авах өмнө юм уу? Тэр бол бас амар гоё болцсон байсан. Тэр яг машинтай ингээд өөрсдөө яг хоёулахнаа гээд яг говьд гоё газар байршлаа өөрсдөө олоод яг машинтай гадаа ингээд тий аялын санал мал тавьсан хоорондоо юм нэр цугаад солирын мөр орохыг хараад тий тэгээд говьор зугаалжсан. Тэр бол бас их гоё болцоо. Тийм ээ. Аюу гоё романтик сонсогдож байна. Тий. Тэгээд бид хоёрын Вьетнамд болцчихсан болцоонууд бас их гоё. Яг нөгөө круиз завин дээр болцсон болцоонууд гэл ер нь манай нөхрийн тийм ээ. Одоо ингэж ярихаар тэр болцоонууд бол үнэхээр гоё байсан. Одоо яг энэ цаг мөчид сонсож байгаа эрхэм сонсогчдоо бас гайхалтай анхны хайрын тухай эргэн санаад
ярилцаад, дурсаад тий үнэхээр бит хоёр шиг бас найзтайгаа уулзаж таарж ивэл энэ сэдвээр ярилцаад хөхтөө хөвчлөлтөй болзоогоо ярилцаад тий. Үнэхээр анхны хайртай хэлж чадаагүй үгс болоод үнэхээр анхны хайрынхаа тэр гоё түүхийг танд тохиолдсон тэр гоё хайрыг та бидэнтэй хуваалцаарай. Захидлаар явуулаарай. Бид дараагийнхаа захидлын дугаар дээр хайрын тухай захидлуудыг хүлээж авахлна. Тэр захидлыг хамтдаа ярилцаж, хамтдаа сонсцгоё. Бүтэн бүтээгүй бүх дурлал үүнд хамаарагдана. Заавал нөгөөд хайр болгон сайхан байх албагүй шүү дээ. Хайр болгоо романтик байх. Түүх бол хүлээж авахгүй. Тий. Үнэхээр одоо янз бүрийн бүр үнэхээр ясанд нь ортол гомдоод хүчрхийлэл янз бүрийн зоодч нүцэн одоо тийм юм бол сувг болгон ярих нь яраад тий. Ингэж угаасаа тэр зүйлийг ер нь зөвхөд ч хэцүү байх гэж би бол бодож байна. Тийм. Тэгэхээр ямар ч сайхан түүхүүдээ бид өөртөө бас хуваалцаарай. Тий. Заавал бүтсэн байх албагүй. Бүтээгүйсэн ч гэсэн танд гоё сайхан дурсамж тий таныг сэтгэлийг ямар нэгэн байдлаар хөдөлгөж таны зүрхийг бөлөглүүлж чадсан бол тэр бол одоо үнэхээр сайхан дурлал, үнэхээр сайхан дурсамж байх гэж би ойлгомжтой бодож байна. Анхны дугаар, анхны бүх угаасаа алдаа оноотой байдаг. Эрхэм сонсогч та бүхэн маань бас гээхийнгээгээд авахыг аваад бид хоёрт бас сэтгэгдэл харамгүй бичээрэй. Эн чин болж ин тэр чин болохгүй байна. Дараагийн удаа тэрэндээ анхаараарай тий. Санал сүмжлэл юу гэдгийг биднэрт одоо бүх зүйл нээлттэй, комент нээлттэй. Тэгээд анхны болохоор ягаад ч юм ер нь жоохон сандрал ихтэй байлаа. Тэгтээ ингээд нөгөө хантай байгаа болохоор тэр юм уу? Эсвэл бүр ингээд нөгөө сайхан сэдвийн талаар ярилцсан учраас тэр юм болов. Сүүл рүүгээ бол ингээд тайвшраад, ингээд тавираад бүр ингээд дуусгамааргүй л одоо тийм яриа болж үлдлээ. За тийм энэ хүртэл дуустал сонссон хүн байвал маш их баярлалаа. Цаашаа өшөө илүү гоё дугааруудыг танд хүргэж, илүү гоё дулаан зүйлсийг хуваалцаж, илүү сайжруулж, илүү сайхан зүйлсийг сонсох бах гэж итгэж, итгэлтэй байна. Тэгээд бид хоёрыг сонгож сонссонд баярлалаа. Бид хоёрыг subscribe хийж дагаарай. Subscribe. Everyone subscribe please. Тэгээд жоохон уршуу болсон байж магадгүй. Анхных учраас бид хоёр жоохон нөгөө дэлгэрэнгүй зорилгооч ярьчихсан өөрсдөө астыг богинохын танилцуулсан. Тэгээд жоохон урт болсон байж магадгүй. Дуустал нь сонссон та бүхэндээ маш их баярлалаа. Тэгээд дараагийн подкастаар эргээд хайрын тухай загтлаараа эргээд уулзцгаая. Баяртай. Та бүхэн маань сайхан амарцгаарай. Good night. Good night.